Ягаан өстийн ээж хатуу чанга, эрхэмсэг, хүндэлмээр нэгэн байсан. Гэтэл одоо ямар болсныг хартаа. Бүгдд нь хүүхдийн хувцас аваад ирчихсэн. Өмсөөрэй гэж урилаад нялцаасан юм болж. Өөдөөс хүүхэд болгодог уусмал бүтээсэн гинэ. Гэхдээ уугаад нэг цаг болж байж л эргэж аврах ёстой. Үгүй бол өхнө. Ягаанагийн ээж болж тогломоор байна гэд уйлж харлаа. Харин үүнийг харсан Ягаанаа уурлж хүүхэд шиг ажиллахаа болооч охиныхоо мэдрэмжийг бодооч гэдэг. Уур амьсгал сонирн болцсон болохоор өөдөөс өө муур явж гин. Энийг 100-аад ирээрээ гэд муурлуу уусмалаа шидчихтэй. Даан чөнөө шилэн хагарч том дэлбэл дүүслээ. Харин Айжог Ягаанатай цуг иргэн босоход тэр хоёроос бусд нь бүгд хүүхэд болсон байдیں۔ Айжо найз захтайхаа хөөрхний гайхаж зүрхээр явцсангүй. Лав шууд эргээд хувирчул өхөн гэсэн болохоор нэг цагийн турш тэрнийг хасрах хэвээр болчихж байгаа юм да. Жаахан хүүхэд ямар хэцүү үлээ дээ. Айжо жижигнээд идчмээр хөөрхийн юм дээ. Эцэн биш жижигнээ айж цухтаад зүгээр дээ идэхгүй гэж хэлж байж зүгээр болголоо. Айжо үүний дараа хаалгаар гарах гэж байсан эээг барьж авч нүдлүгээс сох хатгуулна. Ерөндөг уух гэж байсан өцөг бололно. Харин нөгөө талд Ягаанаа лөө үлэн шар цүн дээр хоёр мөө мэдэх гэж тайраад хоорондоо задлаад бөл гисэн биш уйлаад алж өгч юм. Гэхдээ сандарч байсан Ягаанаа лөө ээж нь авирснаа зүгээрээ гэдэг за ямар хөөрхөн. Гэтэл үлэн шар цүн дээр хоёр тийжилж байгаа дунах нэ. Харин Айжо тэднийг яг унахаас өмнө нүрээрээ шал арчин байж барьж авдаг. Энэ нь хүүхдүүдэд их инээдтэй санагдсан юм шиг байгаа за. Үүнийг мэдсэн Айжо тэднийг инээлгэх гэж нүрээрээ шал арчсаар байгаа дунтуулж чаджээ. Хүүхэд өсөхийн зовлон мэдэрсэн Ягаанаа ээж ч гэсэн намайг өсгөх гэж зовсон болов гэж боджээ. Гэхдээ дээр үед Ягаанагийн ээж Айжод Ягаанаа намайг аварсан гэж хэлж ирсэн юм байна. Өсгөхөд хэцүү байсан ч баяртай байсан л гэсэн үг. Ямар ч тач цагийн дараа бүгд хүндээ оржээ. Гэтэл Ягаанагийн ээж би бүгдийнх нь хүүхэд болсныг харах байсан гэд орилж гарлаа. Ягаанаа харин та яаж ч байсан миний хүндэлдэг ээж хэвээр одоо юм болсон байгаа чинь та зөв хүнээ олсон л гэсэн үг. Намайг өсгөөд эдэлж чадаагүй залуу насныхаа аз жаргалыг мэдрээд өөрийнхөө байдаа гэж хэлдэг. Даан чөтөлгүй ээжийнхээ би бүгдд нь памперс өмсүүлнээр байна гэдэг үгийг сонсчоод үгээ буцаасан юм да. Манай хэд дээвэр дээр юм мэдээд л сууж байна. Үлэн шарын нүд хоол идэхээр гэлцдэг да. Үүнээс бол балан ярианы сэдэв нүдний өнгөлөө орлоо. Би биенийхээ нүдний өнгийг магтаад явж байтал Ягаанагийн ээжийн мэйд нь солонгон өнгөтэйгэн шүү. Энэ мэйд нь Ягаанагийн ээжэд амиа өгөхөөс буцахгүй. Гэхдээ нүдээ нэгээд үзүүлчих гэсэн чинь нээж чаддгүй. Байнгын нүдээ анаастай инээж явсаар байгаад зохин ажиллахаа байчиж. Бусад мэдрэхүйгээ ашиглаад амьдрчдیں۔ Гинэ. Ингээд манай хэд нүдийг нээлгэхээр янз бүрийн зүйл хийндээ. Жижигнээ цочоох гэж үзлээ. Өөдөөс нүур хайлуулдаг уусмал цацгаж үзлээ. Ээе цаасны утгаар бүлсэн юм шиг болж айлгаж үзлээ. Үлэн шар амттай талах өгч үзлээ. Өөрөө юм мэдхээр нүдэн бэлтээдэг болохоор адилхан тэгнэ гэж боджээ. Айжо харин татаж унтлаа инээвэл нүдээ нээж магадгүй гэж боджээ. Мэйд эцнийхээ жаргалтай байгааг харуул хамгийн жаргалтай болдгийн гин. Хамгийн амар нь Ягаанаа үнийг сонсчоод ээжигээ цүн дээрээтэй өнсөлцүүлэхэд ундаг за. Бадаваг. Ямар ч тач сүлд нь Айжо түнд инээдтэй түүх ярьж хөр боллоо. Айжо нэг удаа тонарино тоторо гэж хэлж чадахгүй тороро гэд хэлсэн гинэ. Мэйд инээсэн боловч нүдээ нээсэнгүү. Гэхдээ Айжо тэгж хэлсэн хүн нь би биш эзэн чинь байсан гэж хэлжээ. Үүнийг сонссон мэйд солонгон өнгийн нүдээ шууд нээж орхилоо. Энэ одоо ийм нүдтэй байж анаадахтай яах вэ? Би л байсан бол нүдээ анихгүй байгаасан баха. Нүдээ нээсэн мэйд маань Айжотой харц тулгарч бисээр нь захилгаан гэх мэт болоод дурлж ирхнэ. Яагаад нүдээ нээч үгсэн чинь мэйд эзэндээ үнэнч болохоор байнга инээмсэглэж явдаг та. Гэхдээ эзнээ бүтлгүйтгэд инээгээдэж болохгүй. Тинхүү инээхэ болох гэж өөрийгөө хүчлэхдээ нүдээ нээчих. Айжогийн бусад найз охидч өө мэйд ч гэсэн бидэнтэй нэгдвэл баярлан шүү гээл. Инхүү мэйд маань эзнийхээ зөвшөөрлийг авч Айжогоос үерхүү өгч гойнда. Ямар ч тач энэ 7 хоногийн анги маань инхүү дуусч байна. Дараа 7 хоног хүртэл бай бай.